Галзуу кино зөвхөн тантавтай морилцгоо. За бидний өнөөдрийн онцолж байгаа галзуу киноны тайлбар бол нээлттэй хийгээд удаагүй байгаа A Working Man. Джейсон Стэтхэмийн тоглосон кино болохоор угаасаа л галзуу кино байгаа гэж бодоод та нартай ярьж өгөхөөр сонгосон. За тэгээд энэхүү галзуу киног ярьж өгөх боломж олгосон Quiz Lab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан description хэсгээс ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Галзуу мэдрэмжийг бодитоор мэдэрмээр байвал Quiz Lab-ыг зориорой. Ингээд олон тав юм нэмж ярилгүй кино тайлбартаа хэдүүлээ орцгоё. Левон Кейд машиндаа сэрж шүтээ угаад Чикаго хотод баригдаж байгаа нэг барилгын талбай руу очиж байгаагаар кино эхэлнэ. Барилгын бригадыг ахалж ажилдаг тэрээр хамт олонныхоо хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байлаа. Түүнд талархсан зарим залуус тэрэнд савтай хоол авчирч өгч талархлаа илэрхийлдэг. Тэрээр шаргуу хөдөлмөрлсөн хүмүүст хангалттай бонус өгнө гэдгийг хэлж, шаргуу хөдөлмөрлөхийг урайлан хамт олонний ажил үйлсээрээ манлайлдаг, шилдэг, удирдагч. Хэдийгээр Левон энэхүү хамт олонтой хүндлэгдсэн нэгэн байсан ч өөрөө ямар ч гэр бүлгүй байжээ. Ливаны босс Жо Гарсия болон эхнэр Карла, охин Женни нар бүгд л тэрэнд гэр бүлийн гишүүн шигэ ханддаг байна. Нэг өдөр Женни семестрээ амжилттай дуусгаснаа хамтдаа тэмдэглэх хүсэлтэй байгаагаа аавдаа хэлжээ. Хэдийгээр санхүүгийн хувьд тиймхэн байсан ч Жо охиныхоо төлөө зөвшөөрдөг. Гэтэл тэр өдөр нь хэсэг танхаа этгээдүүд барилгын бригадынхан нэг залууг зодож дарамтлж байгааг Левон олж хардаг. Очоод тэднийг болиулах гэсэн ч цаадуул нь үл тоолсон учраас Левон тэднийг шууд л нэвширтэл нь зодож орхино. Тэднийг өмөрч өөр олон танхаа этгээдүүд ирсэн ч Левон шотгон гаргаж ирээд бүгдийг нь барилгын талбайгаас хөөж явуулдаг. Энэ үеэр Карла Левонд хоол авчирч өгөхөөр тэнд очисон байлаа. Тэр болсон бүгдийг харсан ч энэ талаар Жод хэлэхгүй байхаар тохирдог. Харин оронд нь Левоноос охиныг нь харж хандаж байхыг гуйхад тэр ч охиныг нь харж хандаж байх болно гэдгээ амладаг. Дараа нь Левон охин Мэритэйгээ уулзахаар хадам эцгийнхээ гэрт ирлээ. Мэри охин баян чинэлэг өвөөтэйгээ хамт амьдардаг байна. Доктор Рот хүргэн хүүгээ янз муутай өгдөж авна. Охиныхоо үхэлд одоо хүртэл Левоныг буруутгаж явдаг тэрээр тэрнийг эцэг байх эрхгүй гэж дургуйцлээ илэрхийлдэг. Тэр өдөр нь Левоны охинтойгоо уулзах хуваартай өдөр байсан ч Рот заруудаар тэр өдөр нь гэртээ пари зохион байгуулж Левоныг үл тоож байгаагаа мэдүүлэхийг хүсжээ. Хэдий тийм ч Мэри охин аавтайгаа хамт байх дуртай. Левон энэ удаад охинтойгоо уулзахдаа нас барсан ээжийнхэн зургийг бэлгэлнэ. Дараа нь Левон өмгөөлөгчтэйгээ уулзаж гадам эцэг нь охинтой нь уулзахад саад болж байгаа талаар гомдол мэдүүлдэг. Тэрний ярианаас үзвэл эхнэр нь Левоныг гадаадад цэргийн алба хааж байх зур хэтэх стресс давтаж амиа хорлсон байж. Гэвч охиныхоо үхэлд Левоныг буруутгадаг хадам эцэг нь үнтэй өмгөөлөгчдийн баг хөлсөлж зээ охиноо өөр дээрээ авахар шүүхтэлцэх болж. Левон ч хариуд нь өмгөөлөгч хөлслөөд шүүхтэлцсэн боловч сүүлдээ өмгөөлөгчийн хөлсөө түлж чадахгүйдээ тулсан байлаа. Тиймээс Левон мөнгө хэмнэхийн тулд хамгийн хямдгэлсэн өрөөнд хонож, заримдаа бүр машиндаа хоног төрүүлдэг байжээ. Тэр орой Левоныг нэг хямдхан бохир заван өрөөнд хоног төрүүлэхээр хэвдэж байх зур. Женни охин найзуудтайгаа гадуур зугаалж, хуурамч иргэний үнэмлэх ажиглаад, шөнийн цэнгэний газарт орж, дураараа бүжиглж цэнгэж байдаг. Гэвч тэднийг хоёр залуу сэмхэн ажиглаж, тэдний зургийг авч, бичлэг хийж байгааг тэд анзаарахгүй байлаа. Бас тэднийг Вайпер болон Артемис гэгч хоёр итгээд ойроос анхааралтай ажиглаж байдаг. Тэд үйлчлүүлэгчдэд нийлүүлэх олзоо судалж байсан нь тэр байлаа. Энэ үеэр Женнигийн нэг найзынхан дотор мухарсан учраас найзтайгаа хамт нойлын өрөө рүү явдаг. Ингээд найзыгаа нойлын өрөөнд үлдээгээд буцаж явсан Женниг гэнэт нэг хүн амийг нь дарж барьж аваад бүхээгтэй машинд суулгаад авч явна. Даваа гарагийн өглөө Левоник ажилдаа ирэхэд уйлж өмөрсөн Жо Карла хоёр өгддөг. Тэд охиноо баасан гарагийн оройноос хойш сураггүй алга болсон гэдгийг тэрэнд хэллээ. Цагдаа нар удаан ажиллаж байсан учраас санаан зовсон эцэгийг хоёр нь Левоноос тусламж гуйдаг. Тэрнийг тусгай хүчний дайчин байсныг мэдэгтээд Левонд их хэмжээний мөнгө санал болгож охиныг нь хулгайлсан нөхдийг барьж авч охиныг нь чөлөөлж өгөхийг гуйдаг. Гэвч дахиж дайн тулаан хийхгүй гэж шийдсэн байсан Левон тэдний саналаас татгалзана. Уучлаарай. Гэхдээ би ийм зүйл хийхэ болсон. Тэр өдөр нь үдээс хойш Левон хамт алба хааж байсан Ганни Лафертиг эгч найзындаа очлоо. Тулааны талбар дээр Левон Ганнигийн амийг аварсан учраас Ганни Левонд талархаж явдаг байж. Левон Ганнитай сэтгэлээ хуудлан ярилцаж, Женни охины талаар болон охины хойноос явах хэсгээ шийдэж чадахгүй өөрөө өөртөө зөрчилдөж байгаа талаараа бүхнийг хэлнэ. Гэвч Левон дотроо Женни охины хойноос явна гэдгээ аль хэдийн шийдсэн байлаа.
Ингээд Левнийг Жогийн гэрт ирэхэд сэтгэлээр унсандаа согттлоо архиулсан Жо охиныхоо бичлэгийг үзээд сууж байдаг. Лев нь цөхрөнгөө барсан Жод охиныг нь заавал авчрах болно гэдгээ хэлдэг. Би охиныг чинь заавал авчрах болно. Ингээд Левн охины алга болсон шөнийн цэнгэний газарт очиж үл анзаарагдам жижиг боловч маш чухал эд мөрийн баримтуудыг цуглуулж эхэллээ. Улмаар тэр Жонны гэгч бартендер залууг гэмт хэрэгтнүүдтэй холбоотой гэж сэжгэлдэг. Тэгээд тэр Жоныг сэмхэн дагсаар гэрт нь очиод хатуу ширүүнээр байцааж эхэллээ. Эхэндээ Жонны гүрийж байсан ч эцэст нь тэсгэл алдаж үннээ хэлэхийн даван дээр Жонныгийн хоёр хамтрагч гэрт нь хурж ирж таарлаа. Энийг сонссон Жонны тусламжгүй хашгирахад цаадуулан тэрний гэрлүү дайран орж ирцгэн. Левнч Жоннигоор бамбайхийн тэдэндээ буудалцаж бүгдийг нь буудаж хороодог. Ингээд тэдний биеийн дээрх шивээснээс тэдгээр хүмүүс Орсын мафтай холбоотой болохыг Левн олж мэднэ. Харин энэ үеэр Женни охин нэг үл таних газарт эзэнгүй өрөөнд ухаан орлоо. Ингээд Левн Жоннигийн гэрээс холгүйхэн машин дотроос ажиглалт хийж байтал. Тэнд хамгийн түрүүнд Орсын мафийн толгойлогч нарын нэг Воло Колишник гэгч хурж ирлээ. Өөрсдөө нөр ямар нэгэн гэмт бүлэглэлийнхэн давталжээ гэж бодсон Воло амиа алдсан залуугийнхаа өшөөг авахад хангаргалж мафийнхнаа тулаанд бэлтгэж эхэлдэг. Харин мань Левн тэднийг сэмхэн дагсаар тэрээр завсар зайгаар нь охинтойгоо ярилцгааж мартсангүй. Ингээд Левн тэднийг дагаж явсаар шилтгэнийх нь гадаа очдог. Левоныг очих үед нилээд ууралсан Воло эхнэрээ хайр найргүй зодож байдаг. Ингээд эхнэрийг нь гэрээсээ гарч явсан хойно Левн тэдний гэрлүү сэмхэн нэвтэрч Волог барьж аваад усан бассейныхэн дэргэд сандалд хүлээд живүүлэхээр сүрдүүлж охиныг хаана байгааг байцааж эхэлдэг. Воло хараал урсган Левоныг зөвхөж байсан ч тодорхой зүйл хэлсэнгүй. Гэхдээ эцэст нь тэрний амнаас Дими гэдэг нэрийг сонсож чадлаа. Дараа нь Левон тэрнийг бассейнд нь живүүлж орхиод Дими гэгчийн хойноос явлаа. Орсын мафийн хамгийн том босс болох Симон Краченко гэгч хэргийн газарт ирээд Орсын мафийн хүний найманы асуудлыг хариуцдаг Димигээс суулж ийм хэрэг болсон болохыг ойлгоно. Тэрээр Вологийн гэрийн камерын бичлэгийг үзээд Дания Ванко гэгч хоёр хүүдээ Левоныг олж устгах даалгаврыг өгдөг. Энэ үеэр Женни охиныг барьцаалагчид тэрнийг дарамтлж хэлсэн бүхнийг нь үгдөөгүй хийхгүй бол аминд нь хүрнэ гэж сүрдүүлцгэн. Дими гэгч чухам хэн болохыг, Женнигийн хэрэгтэй ямар холбоотой болохыг мэдэхгүй байсан Левон тусламж хүсэхээр хуучны хамтрагчдынхаа нэгтэй холбогдож Дими гэдэг нэртэй хүнийг хэн болохыг тогтоож өгөхийг гуйдаг. Харин найз нь Левоныг Голланд хожид нэгэн гэмт бүлэглэлийн боссыг олж уулзахыг зөвлөнө. Левон Голланд хожид нөхрийн ажилуулдаг баар руу явж одсон ч мань хүнийг цаадуулан зүсээ ховлгосон цагдаа гэж энд үрдэг. Ингээд бүлэглэлийн залуус мань хүн рүү явж одсон ч Левон Орсын мафийнхнаас авсан бэлэн мөнгөө ашиглаж хар тамхи авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд цаадуулан Левоныг шууд Голланд руу дагуулж очлоо. Левоныг цагдаа гэж бодсон Голланд залуусаараа тэрнийг бариулах гэж оролдсон ч Левон залуусыг нь нүдэн дээр нь зодож орхино. Тулааны хэв маягаас нь тэрнийг тусгай хүчинд алав хааж байсныг нь Голланд ойлгодог. Тэр өөрөө ч бас тусгай хүчинд алав хааж байсан учраас Левонд хүндэтгэлтэй хандаж хуучин тусгай хүчинд хамт алав хааж байсан Даги гэгч нөхөртөө холбож өгдөг. Левон Дагитай уулзахаар очиход тэнд Артемис ч хамт очсон байлаа. Артемис Левонд буу тулгаж бараа авах мөнгөө авчирсан эсхийг лавлна. Левон ч Орсын мафийнхнаас булааж авсан бэлэн мөнгөө тэдэнд өгөхөд цаадуулан жижигхэн гар утас өгөөд дуудлага хүлээж бай гэж хэлдэг. Левон тэдний найрсаг занд талархаад тэндээс гарч явлаа. Намайг буутаагүйд баярлалаа залуусаа. Левоныг тэндээс гарч явах үед Голланд Левон руу утастаж машиных нь хаана хар тамхи нуусан байгааг хэлж өгдөг. Гэвч Левон Женнийг л олох гэж Голландтай уулзсан учраас хар тамхиг хаяад цааш явдаг. Энэ үеэр Viper Artemis 2 ноён Broward гэгч нөхөрт Женнийг худалдаж байлаа. Тэрээр Женнийг эцгийнх нь гэрт байдаг нэг уран зураг дээрх охинтой адилхан царайтай учраас сонгож авсан байж. Ингээд өнөөх Broward гэгч итгээд Женнийг хүчрхийлэх гэсэн боловч нойр суулагч эмнийх нь нөлөө гарсан гэдгийг тэр мэдээгүй байлаа. Женни тэрний хацраас нь цус гартал хадсан учраас Broward уурлаж Artemis Viper 2-т 8 цуслагдсан болохыг хэлээд Женнийг буцааж явуулна. Энэ үеэр Голланд Левон руу залгаж худалдаж авсан бараа нь таалагдсан эсхийг асуудаг. Левон ч бараа таалагдсан учраас их хэмжээгээр авмаар байна гэж хүсэхэд цаадах нь үндсэн нийлүүлэгч болох Димитэй уулзуулж өгөхөөр тохирдог. Аим шиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Тэгээд Левон Димитэй уулзлаа.
Тэрээр эцсийн мөч хүртэл бие барьж жинхэнэ худалдан авагч мэд дөр үзүүлнэ. Намайг Дими гэдэг. Дими жолооны үнэмлэхийг нь шалгаж үзээд мань хүнийг цагдаа нартай холбоогүй болохыг тогтоож тэрэнд бараагаа худалд харуулна. Левон ч Оросудаас булааж авсан бэлэн мөнгөөрөө төлбөрөө хийлээ. Гэсэн ч Левон бүх хар тамхиг тэр дорн устгаж орхино. Учир нь тэрэнд хар тамхи сонирн биш шүү дээ. Женник хулгайлсан хүмүүстэй баг багаар холбоо тогтоож эхэлсэн нь тэрэнд тус болжээ. Учир нь тэрээр Женнигийн хулгайлагдсан шөнийн цэнгэний газрын бичлэг дундаас Димитэй хамт байсан Вайперийн зургийг олж тогтоодог. Левон Вайперийг сэмхэн мөрдөж нэг баарны гадаа ирсэн ч хамгаалтын камер Левоныг тэр дорн мэдэж олон залуус тэрнийг барихаар хөөж эхэлцгээв. Мань Левон ч мотоцикл хулгайлж тэндээс бушуухан ойроо зугтаалаа. Гэмт хэрэгтнүүдээс зугтаж явсан Левон цагдаагийн машин мөргөж онхолдсон ч нөгөө цагдаа нар нь гэмт хэрэгтнүүдийн талд ажилдаг байж таардаг. Цагдаа нар Левоныг гавлаад байж байтал Дания Ванка хоёр ирээд мөнгө төлөөд тэрнийг авч явдаг. Ах トゥ хоёр Левоныг бүхээгтэй машинд суулгаад авч явах замдаа зодож тамлах гэж оролдсон ч мань хүн эсэргүүцэл үзүүлж хэдий гарн гавтай боловч тэр хоёртой ан ман зодолдож эхэлнэ. Ингээд зодолдох явцдаа тэд сум алдаж жолоочийн тархийг зад буудсанд машин нь тэр дороо замын хажуу руу онголдлоо. Мань Левон энэ үмэнийг ашиглаж ах トゥ хоёрын бууг булааж аваад толгой дороолон буудаж зүйл дуусгадаг. Дараа нь Левон эдмүрийн баримтаа устгахын тулд машиныг нууранд живүүлж орхиод цааш явлаа. Маргааш нь хоёр хүүгээ Левон далуусныг мэдсэн Симон өшөөгөө авахар тангаргална. Ингээд Левоныг олох гэсэн Симоны хүсэл илүү хувийн үш хонзонгийн шинжтэй болж хувирдаг. Үнтэй харилцагчаа алдсанд ууралсан Дими Вайпер Артемис хоёрт тушаал өгч Женнийг яаралтай устгаж ор мөргүү алга болгохыг тушаалаа. Хэдийгээр тэр хоёр охиныг алахыг хүсэхгүй байсан ч энийг хийхгүй бол өөрөөсөө асуудалд орох учраас арга буюу охиныг алахаар бэлтгэж эхэлнэ. Энэ мөчөөс эхлээд хорон мөч бүхэн үнэтэй болж хувирлаа. Харин мань Левон охиныг барьцаалагчид руу алхамаар ойртсоор. Энэ үеэр Симон Оросын мафийнхныг цуглуулж хамтран зүтгэгч Воло Клишник болон хоёр хүүгийнх нь аминд хүрсэн Левоны тухай мэдэгдээд хоёр хүн тамилж Дими рүү илгээдэг. Дими тэднийг Левон руу хөдлөх болно гэдгийг тэр гадарлаж байлаа. Ингээд оройн Симон Димигийн ажилуулдаг шөнийн цэнгэний газар руу явж ороод хий буудаж хүмүүсийг нь тараагаад Димитэй уулзаж тэрний эцэг болох Воло Клишник амиа алдсан болохыг хэлдэг. Чиний эцэг нас барсан. Гэвч энийг сонссон Дими нэгэх цочирдсангүй. Харин Симон тэрэнд Левоны зургийг харуулхад Дими тэрнийг баян худалдан авахч гэж бодоод хар тамхи зарсан тухайгаа хэлнэ. Ингээд аюул занал өөрлөн чиглэсэн болохыг Дими ухаардаг. Оросын мафийнхан Левоныг хэн болохыг олж тогтоосон учраас хамгийн түрүүнд тэрний ойрын хүрээлэл рүү халдахаар төлөвлөнө. Тэгэд тэд Левоны хадам эцэг болох доктор Ротын гэрлүү дайран орцгоолоо. Энэ үеэр мань Левон охиноо сургуулаас нь авч байна. Тэр өдөр доктор Рот Мэри охиныг сургуулаас нь авах ёстой байсан ч аваагүй учраас Левоныг дуудсан нь тэр байж. Харих замдаа Мэри охин тоглоом шоглоомоор та өвөөг алчхаагүй зү гэж асуудаг. Энэ үг Левонд нэгийг бодогдуулсан учраас тэд яаран доктор Ротын гэрэл ирдэг. Гэвч гэр нь галд шатаж байлаа. Левон шатаж байгаа байшин руу яаран ороход тэнд доктор Рот хүлээтэй сууж байдаг. Ингээд Левон амийг нь амжиж аварна. Хэдийгээр амийг нь аварсан боловч энэ бүхэн Левоноос болсон гэдгийг мэдэж байсан доктор Рот тэрэнд их ууралсан байлаа. Харин Мэри охин амийг нь аварсан эцэгт нь ядаж баярлалаа гэж хэлхийг өвөөгөөсөө шаардна. Ингээд доктор Ротыг эмчилгээ хийлгэж байх зур Левон охин аюулгүй байлгах үүргийг хүлээдэг. Левон охин эцгүй ойд амьдардаг Ганны найзынхаа гэрт үлдээлээ. Тэгээд тэр ширүүн тулааны өмнө багахан амс хийж аваад найзынхаа зэвсгийн цуглуулгаас хэрэгтэй буу зэвсгүүдийг сонгож дайсан луга дайрахаар хөдлөнө. Тэрээр охиндоо бүх зүйл сайхан болно гэж хэлээд Женни охиныг аврахаар шийдэмгийгээр явлаа. Энэ үеэр Вайпер Артемис 2 Женни охиныг зохицуулахаар зэлүүд газар руу явцгааж байдаг. Азуулхад Женни тэднийг эсэргүүцэж машин дотор нь тэдэнтэй ноцолдож байхдаа машиныг нь замаас гаргаж онхолдуулж орхино. Охин энэ үеэр самбаачлан машинаас гараад ойруу гүйсэнд нөгөө хоёр хойноос нь буудаж эхэлсэн ч азар онсон. Охин ирчээрээ гүйсээр зам дээр гарч эргүүлийн цагдаа нартай таарсан ч цаадуул нь бас л гэмт этгээдүүдийн гар хөл болсон нөхдүүд байж таардаг. Тэгээд шууд л охиныг Артемис Вайпер 2 дээр авчирч өгнө. Ууралсан хоёр Женник шууд зүйл дуусгах гэсэн боловч яг энэ үеэр ноён Бровор тэдэнд лүү залгаж тэрнийг буцааж авчрахыг хүссэн тэдэнд сая доллар санал болгоно. Гэхдээ тэрээр энэ удаад Женник нойрсуулах шаардлагагүй гэж хэлдэг.
Энэ үеэр мань Ливон Димигийн байсан газар руу сэмхэн нэвтэрч ороод хамгаалагчдыг нь нэг-нэгээр нь устгаж байлаа. Удалгүй Ливоныг тэнд очсныг Дими болон тэрний залуус мэдж Ливонтой буудалцаж эхэлсэн боловч мань Ливон тэднийг бүгдийг нь зөвл дуусгана. Арга борсон Дими нэг эмэгтэйг барьцаалж тэндээс зугдах гэж оролдсон ч Ливон Димигийн гарыг нүд цавчилгүй буудаж орхиод Димид Женигийн зургийг үзүүлж охины хаана байгааг заалгахаар болдог. Охины байгаа газар руу явах замдаа Ливон Димиг байцааж тэднийг хэрхэн ажилдаг болохыг яриулж авна. Тэд үйлчлүүлэгчдэд охид бүсгүйчүүдийн зургуудыг илгээж цаадуулан сонголтоо хийсний дараа тэднийг хулгайлж өндөр үнээр худалддаг байж. Гэхдээ Дими энэ үйлдэлдээ харамсахгүй байлаа. Бид хийхгүй бол өөр хэн нэгэн угаасаа л хийн штэ гэж хэлэхэд нь уурн хүрсэн Ливон тэрнийг буудаж унгаад цааш явлаа. Ингээд шөнийн 4-гаар зэвсгэлсэн Ливон дуул намсгагчтай буугаар хамгаалтын цэргүүдийг нэг-нэгээр нь устгаж эхэлдэг. Удалгүй тэнд мань Ливоныг ирснийг бүгд мэдцгээж голлондыг яралтай дуудуулсанд тэрээр залуусаа дагуулж Ливоны эсрэг хөдөлцгөн. Мань Ливонч замдаа таарсан бүхнийг хайр найргүй устгаж урагшилсаар. Харин нөгөө талд Viper Artemis 2 Jenny охиныг ноён Broward руу хүргэж өгч байна. Broward хацраа хазуулсан өшөөг авч охиныг өөрийн гараар тамалж алахаар шийдсэн нь тэр байж. Харгас сэтгээд охиныг тусгай өрөөнд оруулаад тамалж эхлэхийн даваан дээр Ливон байшингийн гадаа бөмбөг дэлбэлж тэр хаваар үүмэн шууган дэгдэж эхэлдэг. Ливон ч байшин руу дайран орж замд таарсан бүхнээ хайр найргүй буудсаар тэнд байсан баячууд тал тийш тарж зугтаацгаасан бол тэдэнтэй зөрж голлонд болон тэрний байкер залуус тэнд давхилдан ирцгэлээ. Тэднийг байшин руу дайрж эхлэх үед Ливон тэдэнтэй ч бас өвхөн хатан тулалдана. Гэвч байкер залуус мэргэжлийн дайчин Ливоны эсрэг олигтой тэмцэл үзүүлж чадлагүй бүгдээрээ амиа алдцгаана. Сүүлд нь голлонд Ливонтой ширүүн тулалдсан ч мань Ливон тэрнийг ч бас зөвл дуусгалгүй яах вэ? За тэгээд Ливоныг ноён Broward-ын байсан тамлах өрөө рүү очиход Jenny охин тэндээс тусламж ирэн хашгирч байлаа. Энийг сонссон Ливон ноён Broward-ыг өчиггүй буудаж орхиод Viper-ийн тархийг хаг цохиж Artemis-ийн хүзэг хугартал нь боож унгаад Jenny охиныг авардаг. Тэгээд тэднийг байшингаас гарах гэж байтал гэмт этгээдүүдийн гарах хөл болсон цагдаа нар хэргийн газарт ирж таарлаа. Гэвч Симон болон тэрний залуусч бас тэнд хурж ирээд цагдаа нарыг юучгүй болтол нь буудаж орхиод Ливоны нуугдаж байсан газар руу зогсоо зайгүй шүршиж эхэлнэ. Хэдийгээр Симоны залуус нилээд зэвсгэлсэн байсан боловч тулааны туршлагын хувьд мань Ливон илүү байлаа. Тиймээс Ливон тэднийг нэг-нэгээр нь устгаад охиныг дагуулад тэндээс явна. Энэ бүхнийг алсаас ажиглаж байсан Симон Ливоныг мотоциклд сун охиныг сундлаад явахыг хараад ах Юри руу залгаж Ливон хайсан зүйлээ аваад явсныг хэлнэ. Тэгээд Орсын мапын бусад бүлгэллүүдээс өшөө авалтад нь дэмжлэг үзүүлэхийг хүссэн ч Юри хариуд нь ахан дүүсийн барилдлага тэрний ховын өшөө авалтаас илүү чухал болохыг сануулж тэрний өшөө авалтыг дэмжихгүй гэдгээ хэлдэг. Энийг сонссон Симон хуур хилэндээ автаж байдгаараа хашгирсаар үлддэг. Удалгүй Ливон Jenny-г эцэг эхтэр нь хүргэж ирэхэд Жо Карла хоёр охиноо тэрвэрж аваад баярлсандаа нулимс урсгаж Ливонд талархлаа илэрхийлдэг. Дараа нь мань Ливон Ганнигийн гэрт ирэхэд Мэри охин нь тэрнийг баяртайгаар өгтлээ. Тэгээд тэд хамтдаа өглөөний цай ууцгаахад Ливонд яг л гэртээ байгаа мэт таатай санагдсанаар энэхүү галзуу кино дууснаа. Галзуу киноны энэ удаагийн тайлбар маань энд хүрээ дуусч байна. Кино тайлбар маань таалагдсан гэж найдаа. Саяхан хэдүүлээ 100к хүржсэн чи одоо тэрнээсээ бүр хамаагүй даваа явцсан байдаг шүү. Дараагийн киноны тайлбарыг улам олуулаад үзэхэндээ гиснээс энэхүү галзуу киног ярих боломж олгосон Quiz Lab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан хамт олон найз нөхдөөрөө галзуу мэдрэмжийг бодитоор мэдэрмээр байвал Quiz Lab-ыг зориорой. Description хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай guys. За тэгээд дараагийн галзуу киногаар эргээд уулзтлаа. Түр баяртай.